News Weekly мэдээллийн хөтөлбөр нь энэ удаагийн дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Дархан Эмпати сургуулийн 1-р улирлын эцэг эхийн хурал Улаанбаатар элит олон улсын дунд сургаал дээр амжилттай зохион байгуулагдлаа. Нийт идэвхтэй оролцсон эцэг эхчүүдтэй баярлалаа. Мөн Улаанбаатар Эмпати сургууль дээр манай сургуулийн сурагчид математикийн олимпиадын бэлтгэлд хамрагдлаа. Дараагийн мэдээ хүргэе. Орос Монголын найрамдлын сард зориулан хүмүүнлэгийн ухааны их сургуулийн дархан дахь салбар 7-оос 9-р ангийн Орос хэлний олимпиадыг амжилттай зохион байгууллаа. Манай сургуулийн 8J ангийн сурагч Минжэ 1-р байр, 9Б ангийн сурагч Наран төгөлдөр 1-р байрыг тус тус эзэлжээ сурагчдаа баяр хүргэе. Манай сургуулийн дэд захирал Отгон багш ахлах ангийн сурагчдад амжилтанд хүрэх алхам сэдвээр сургалт семинарыг зохион байгууллаа. Мөн хэмнэлтийн 7 хоногийн тохиолдуулан санхүүгийн боловсролд зориулсан хуримтлал ба цаг хугацаа сэдвүүд семинар боллоо. 11А ангийн сурагч Эс Бэлгүүн Тамир Дэлхийн шооны холбооноос зохион байгуулсан Өмнө Говь аймгийн Улсын тэргүүний Алтан газд 1-р сургууль болон Чадамж оюун ухааны клубтэй хамтран зохион байгуулсан Өмнө Говь Атом 2018 Рубик шооны нээлттэй тэмцээнд 1 минут 14 секунд 50 дойл гэсэн дундаж хугацаагаар 3 дугаар байр эзэлжээ. Баяр хүргэе. Ахлах ангийн сурагчдад өсвөр насны хүүхдүүдийн бэлгийн боловсрол сэдвээр сургалт семинарыг зохион байгууллаа. Дараагийн мэдээ хүргэе. Монголын инх тайван найрамдлын байгууллагын 60 жилийн ой болон Монгол улсын найрамдлын өдрүүдийн хүрээнд зохион явуулсан Орос хэлний олимпиад шилдэг багш нарын уралдааны дүн гарчээ. Сэлэнг, Орхон, Булган, Хөвсгөл, Төв, Дархан гэсэн 6 аймгийн хүрээнд төгсөх ангийн нийт 27 сурагчид Орос хэлний олимпиадад оролцож 7 сурагч Орос улбаны улсын дуртай их сургуультай үн төлбөргөөс суралцах эрхтэй боллоо. Дархан уулын аймгаас 3 сурагч энэ эрхийн эзэд болсноос гадна манай сургуулийн 2 сурагч 12-ийн А ангийн сурагч Дагнис Жаргал нар шалгарлаа. Сурагчдаа баяр хүргэе. Улсын хурлын гишүүндээ хаян хэрвээгийн санаачлахаар боловсрол соёл шинжлэх ухааны яам болон боловсролын үнэлгээний төвөөс хамтран зохион байгуулсан дархны ирээдүйн эзэд байгалийн ухааны нийтмэл амжилттай боллоо. Энэхүү олимпиадын засалт нь сурагч багш нар сургалтын менежер, захирал болон нийт зочдын нүдэн дээр засагдж дүнгээ гаргалаа. Дархан Эмпати сургуулийн 12-ийн А ангийн сурагч энэ номин нь нийт сурагчдаа хошуучлан тэргуун барийн эзэн боллоо. Мөн бүгд найрамдах Хятад ард улсад 5 жил тэтгэлэгтэй суралцах эрхийн эзэн боллоо. Баяр хүргэе. Ном унших зөв дадалтай болоход чиглэсэн Үлгэрийн Баатар аймагт жүжигсэн тоглолт амжилттай зохион байгуулагдлаа. Улаанбаатар элит олон улсын дунд сургууль нь элит мөн буюу нэгдсэн үндэсний байгууллагын загвар хуралдааныг энэ сарын 17-наас 18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ хурал нь 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэхүү загвар хуралд нийтдээ 150 сурагч гишүүн орны төлөөлөгчийн статусаар оролцож дэлхийд дахин тулгамдж буй асуудлаар ярилцлаа. Манай сургуулийн 11J ангийн сурагч Арман нь ЮНЕСКО буюу Нэгдсэн үндэсний байгууллагын боловсрол шинжлэх ухаан соёлын байгууллага чанартай боловсролоор дамжуулан орон нутгийн хөгжлийг хангах сэдвээр оролцож шилдэг төлөөлөгчөөр шалгарлаа. Сайн байцгаана уу. Би Дархан Эмпати сургуулийн 11J ангийн сурагч Арман байна. Миний би 11-р сарын 17-наас 19-ны хооронд зохион байгуулагдсан Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Нэгдсэн үндэсний байгууллагын загвар уралдаанд шилдэг төлөөлөгчөөр оролцоод шилдэг төлөөлөгчөөр шалгарсан. Уг тэмцээнд миний Улаанбаатар хотын 25 сургуулийн 170 сурагчид оролцсон. Уг нэгдсэн үндэсний байгууллагын загвар хурал нь өмнө болж байсан загвар хурлаатаас илүү өргөн хүрээтэй болсон загвар хурал. Тэгээд нэгдсэн үндэсний байгууллагын загвар хуралд оролцсон нийгмийн итгэх болон олон улсын нийгмийн итгэх сайжирч олон улсад тулгамдж буй асуудлуудыг шийдвэрлэдгээр онцлогтой. Тэгээ би шилдэг төлөөлөгчөөр шалгарсандаа баяртай байна. Их түүхийн цагаан толгой болох нь багийн олимпиадад манай сургуулийн 10 дугаар ангийн сурагчид маш амжилттай оролцож үнэлэхгүй ялалт байгуулж 1-р байр шилжин явах цомын эзэд болжээ. Сурагчдаа баяр хүргэе. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.